Сайн байцгаана уу? Та бүхэнд 107-ийн хүч нэртэй манай YouTube контентын маань эпизод 3 хүрэхэд бэлэн боллоо. Ингээд 3 дахь дугаар дээр өнгөрсөн 7 өдрийнхөө арилжааг ярина. Тэгээд бас giveaway авах цэцэнгээ шалгаруулна. За тэгээд эх 7 өдрийн таамаглалыг дэвшүүлэх болно. За өнгөрсөн 7 өнөрт яасан бэ гэхээр ерөнхийдөө дахиад fucked up болсон. Дахиад дансаж таасан. Яагаад шатаасан бэ гэхээр энэ дээр айгуу гоё юм болно. Юу баталгаажилт үүсэхгүй байхад арилжаанд орчноороо дансаж таасан байж байгаа. За тэгээд энэ алдаанаас та бүхэн суралцаарай. За эхлээд юу ч гэсэн байч. Хичнээн дансаа fucked up болоод шатаасан ч гэсэн та бүхний дундаас комент бичсэн одоо манай ахуй алт YouTube сувг дээр сувгийг нөгөө subscribe хийж дагсан нэг арилжаа сонирхдаг залуудаа дахиад giveaway өгнө. Өнгөрсөн 7 өнөрт $15 giveaway өгсөн. Одоо яаж харах юм бэ? За энэ ямар ч зэн дийлгэсний аль нэг талд нь giveaway шилжүүлсэн тэр дансны болгон маань харагдана. За тэгээд одоо ямар ч байсан яагаад дансыг фейлцнэ дахиад ярилцъя. Харъя. За энэ байж байна. За яагаад фейлцсэн бэ гэхлээр Nasdaq дээр ерөөхдөө орж фейлцсэн байж байгаа. За энэ бол яг 2 сарын 5 6-нд арилжаа хийсэн зөвхөн сүүлийн юугаа скриншот биш нөгөө хистори харуулж байна. За тэгээд 2 сарын 7 буюу сая 5 дахь өдөр орой Нью-Йоркийн биржийн үед дахиад депозит хийсэн 2 сарын 6-нд маржиндад 2 сарын 6-ны оройхондоо ерөөхдөө депозит хийгээд дахиад нэг Nasdaq дээр хэд оролтууд хийсэн байж байгаа. Энийг яагаад оролт хийсэн болон яагаад өмнөх $100 нь фейлцсэн бэ гэдгийг хуулган дээр юун дээр харцгаа хэдүүлээ. За иймэрхүү оролт хийсэн байж байгаа. За одоо л яг $100 депозит хийчихэд $28 ашигтайгаар хаачихсан. Тэгээд дээрээс нь дахиад одоо энэ явж байгаа нээлттэй байгаа энэ захиалга маань $20 ашигтай буюу equity ерөөдөө $148 явж байна. За $100 яагаад шатаасан бэ гэхээр энэ дээр history байж байгаа. За ийм байдлаар шатаасан. Яагаад вэ гэхээр энэ хэсэг дээр ихний оролтуудыг хийсэн Nasdaq дээр. За тэгээд юугаар өдрийн хуралдыг нарчээ. За 4 өдөр биш 3 өдөр Nasdaq дээр сэлдээд энэ дээр хаасан. За тэгээд ерөнхийдөө том хэмжээний уналт орж ирэх нэ гэж Nasdaq дээр харж ирсэн. Тэгээд тэр маань 3 дахь унаагүй. Яагаад гэвэл баталгаажилт байгаагүй. Ямар ч нөгөө баг цагийн баталгаажилтаа би өөрөө харахгүйгээр орсон. Та бүхэн нөгөө яаж алдаж үзүүлэе гэж байгаа одоо нэг тийм контент хийж байгаа юм шиг болчихоо яач. Гэтэ зүгээр энэ дэр 3 өдөр стоп цогсон. Стоп шинэ би гараараа хаасан. За 4 дахьд энэ дээр $40 алдаад энэ дээр энэ хэсэг дээр $60 алдсан байж байгаа. За 60-таа үлдсэн байсан баланс. За тэгээд энэ дээр нэлийн маржин шахаж овсон $60-оор full маржин хийсэн. За тэгсэн чинь энэ 5 дахь өдрийн Nasdaq-ийн биржийн нээлтэн дээр дээшгээ уцтагдаад ерөөхдөө фейлцсэн байж байгаа. За тэгээд энэ дор дахиад яагаад орсон бэ гэхээр энэчнээс баталгаажилт эхэлсэн. Одоо унах гэдэг шүү дээ баталгаажилт эхэлсэн байж байгаа. За тэгээд дээр сэлдээд нэг юу зөхүүлсэн. Брейк зөхүүлсэн. За 5 минутын дээр харчаа. Энэ дээр сэлдээд доош ашигтай явж байгаад энэ дээр брейк зөхүүлээд за тэгээд дахиад энэ дээрээс оролтууд хийгээд энэ дээр чинь 3 ширхэг оролт хийсэн байсан. Биш ээ. Сүүлийнх нь энэ дээр брейк зөхүүлээд дахиад энэ дээр 3 ширхэг энэ дээр 0.1-ээр 0.1-ээр 3 удаа ороод энэ дээр брейк зөхүүлээд энэ дээр дахиад 0.1-ээр 3 удаа ороод энэ дээр 2 захиалга хаагаад ерөөхдөө нэгтгэхийн биржийн нээлтийг харчий гэж бодоод одоо нэг захиалга нь энэ дээр ингээд нээлттэй явж байгаа. За тэгээд ерөөхдөө баланс маань $128, equity $148-тай явж байна. За эх 7 өдрийн арилжаа бол та бүхэнд одоо жинхэнэ баталгаажилттайгаар арилжааг яаж хийдэг вэ гэдгийг харуулсан заяа. За одоо юу сэдвүүлээ шинжилгээ гэдэг өнгөрсөн 7 өнөрт яагаад би сэл хараад тэрэн дээр сэл ороод алдсан дараа нь баталгаажилтыг би яаж харсан бэ гэдгийг ярихаас өмнө азтнаа тодорхойлж хэлээ. За одоо нөгөө нэг
юуныхаа эпизод 2-ийнхоо бичлэгний линкийг аваад Roughly руугаа оруулаад за load comment за 249 комент бичсэн байна. 2825 хүн үзсэн байна. 279 лайк тарсан байна. За харж идэлээ. За нэг ялагч тодорно. Одоо энэ ялагчтай ерөөд вирус гэж бодсон. Хэрвээ тухайн 7 хоног фейлдсэн 7 хоног байвал $15 giveaway өгнө дандаа. За тэгээд ашигтай 7 хоног байх юм бол ашигын 50% өгнө. За хэд хэдэн комментууд байна. За 19 6-5 нэг за мөнх тулаг дорж 520 гэдэг юутай ID-тай хэрэглэгч дагагч за $15 азтан боллоо баяр хүргэе ямарч байсан. За тэгээд good luck амжилт хүсье гэсэн комент бичсэн байна. За ямар ч үсэн мөнх тулаг дорж 520 баяр хүргэе $15 холбогдоод би одоо настай холбогдоод $15-ийнхоо giveaway-г аваарай гэж хэлэх байна. За одоо юу гэж ямар шинжилгээтэй байсан учраас Nasdaq дээр ерөөхдөө фейлдсэн бэ гэдгийг харуулъя та хэд. За ерөөхдөө нэг иймэрхүү шинжилгээтэй байсан. Одоо энэ харж байгаа чарт бол daily-ийн чарт байж байгаа. За эхлээд юугаа фейлдснээ харуулчаад дараа нь эх 7 хоногийнхоо там өглөөдийг төвшүүлээ хэдүүлээ. За баг цаг дээр харж байсан. За 15 дээр. За ерөөхдөө 15 дээр all time high-аса за эхлээд юун дээр тавьчих. Нэг цаг дээр. За all time high буюу 2236 гэдэг ханшнаас swing low swing high нь lower high-ууд хийгээд буюу одоо арай тухайн ханшиндаа хүрэхгүйгээр яваад байсан ханш. За тэгээд сүүлийн энэ өсөлт дээр rising wedge гэдэг нэртэй паттерн үүсэж исэн. За тэгээд миний ерөөхдөө оролтууд 15 дээр тавьж агаад харчаа. Паттерн нэг иймэрхүү байдалтай паттерн зурж явж агаад тохойд нэг иймэрхүү байсан. Би ингэж харж байсан. Энэ хэсэг дээрээс сэлдээд яг ийм паттерн үүснэ гэж яг тухайн үед бол яг энэ ихний оролтууд 3 дахь энэ оролтууд дээр паттерн үүснэ гэж бол бодоогүй байсан. Энэ дээрээс би юу гэж бодож ирсэн бэ гэхээр full cycle хөдөлгөөн явсны хараас дээшээгээ энэ дээр илүү гаралт хийж иж болох юм хийгээд буцаад орчлоо гэж бодож ирсэн. За тэгээд энэ хэсэг дээр сэлэхтэй энэ хаяг за ерөөхдөө эвдэхгүйгээр уналт орж ирэх боломжтой байна гэж бодож ирсэн. Тэгсэн чинь энийг эвдээд дахиад ингэ явангуут нь энэ зураас гарч ирсэн. Энэ зураас гарч ирээд за ямар ч үсэн энэ тэгвэл wedge маягтай паттерн үүсэж байгаа юм бол эхний давлгаа хоёр дахь давлгаа гурав дахь давлгаа үүсчлээ. Одоо окей nice доошо гэж бодсон. За тэгээд энэ жижигхэн энэ хэсгийн эвдэрлэл дээр pullback-аас нь иймэрхүү хэсэг ямар ч үсэн явах юм байна гэх юм бол break зүгээд харчий гэж бодож байсан чинь энэ хөдөлгөөн маань өөрөө орж ирлүүгээр ингэж явсагаад тэгээд би өөрөө хүлээцсэн. За ямар ч үсэн $60 маржинтахгүй байх гэж тооцоолсон чинь энэ дээр энэ өсөлтөнд хүртэл явж байгаад маржинтцсан. За тэгээд ерөөхдөө ингэж массаар нь харах юм бол за ийм wedge гэдэг нэртэй rising wedge гэдэг нэртэй паттерн үүссэн. За тэгээд сүүлийнх нь энэ хаягаа яг шалгаад буцаж орж ирээд баг цагийн баталгаажил болонгууд нь энэ дээрээс за миний хүсэн хүлээж исэн нөгөө нэг уналт маань одоо орж ирэх нэ гэж бодож энэ дээр сэл дарсан байж байгаа. За тиймэрхүү байна. За одоо юун дээр trading view дээр хэдүүлээ харъя. За ийм паттерн үүссэн.
За баталгаажилт яаж авсан бэ? Одоо сүүлийн оролт энэ хэсэг дээр байгаа шүү дээ. Сүүлийн оролт маань энэ хэсэг дээр орсон. Энийн эвдрэл дээр орсон. Брейк зогсон, дахиж орсон. Талын нэг найр таасан. 3-2-ын нэг найр таасан. Одоо 3-1 нь хэвээр явж байгаа. За тэгээд баталгаажилт гэдэг маань юу юм бэ гэхлээр ерөөдөө яаж баталгаажилт хийд юм бэ гэхлээр чарт дээр за би нэг яриад байгаа шүү дээ, нэг сайкл хөдөлгөөн, бүтэн цикл хөдөлгөөн гэж яриад байгаа. За нэг иймэрхүү байдалтай цикл хөдөлгөөн явлаа гэхэд одоо нэг импульс хөдөлгөөн нь 3-аар импульс, correction хөдөлгөөн нь 2-оор correction, энийг фракталаар нэг сайкл хөдөлгөөнөс нэрлэдэг. Элиотын давлгаагаар бас нэг сайкл хөдөлгөөнөс нэрлэдэг. 1 2 3 4 5 нэг сайкл хөдөлгөөн үүслээ. Энэ дээр элиотын давлгааны хувьд энэний хооронд 61 50 38 23 14 0 100 гэд нэг иймэрхүү байдлаар юу татчихагаад Fibonacci татчихагаад доошоогоо 61 дээр ирэх үү, эсвэл 50 дээр ирэх нь үү, эсвэл ингээд харцдаг тий. Юун дээр элиотын давлгаагаар бол за баталгаажилт яаж үүсдэг вэ гэхлээр юун дээр баг цагийн баталгаажилт. За энэ хөдөлгөөн дээр ингэж бодъё хэвлээ. За энэ хөдөлгөөн дээр одоо бид нар чарт харахад ерөөдөө ийм 5 давлгаа яваад дууссан. Эсвэл full cycle хөдөлгөөн ч юм уу те яваад дууссан байлаа гэхэд сүүлийн cycle хөдөлгөөн дээр баг цагийн баталгаажилтыг яаж авч сүрж сэлддэг вэ гэхээр одоо ерөөдөө түрүүний оролт маань бол угаасаа юу байж байгаа штэ. Сүрж байгаа оролт. Ханш доороос дээшээгээ хандлагатай явж байхад би өөрөө сүрсэн оролтуудыг хийж байгаа. За энэ сүрсэн оролтуудыг ерөөдөө яаж баталгаажуулж ордог вэ гэхээр энэ дээр за сүүлийн ингээд зурчаа. За сүүлийн энэ нэг юм давлгаа байлаа гэхэд энэ дотор нь дахиад нэг иймэрхүү байдлаар давлгаанууд үүсэж явна. За сүүлийн энэ жижигхэн давлгааны доотлын ёроолын ханш эвдснээрээ доогийн хувьд эвдрэл үүсэж байгаа. За энэ дээрээ давхар сүүлийн явж байгаа энэ хөдөлгөөн дээр тренд лайн стреснээр давхар баталгаажилт болдог. За тэгэхээр ханш яах нь вэхээр энийг эвдлээ pullback хэлээсэй. За өсөлтийн хувьд ерөнхийдөө баталгаажилтыг яаж авдаг вэ гэхээр ханш маань угаасаа өөрөө дээшээ явж байгаа ханштай байлаа гэж төсөөлье. Дээшээгээ явж байгаа pullback impulse pullback хийж илаа гэхэд энэ дэр сүүлийн явж байгаа энэ жижигсгсэн хөдөлгөөн дээр за нэгдүгээр яг тренд лайн татчих болно. За энэ трендийн доор ерөнхийдөө ханш яваад байгаа. За тэгээд юуны хувьд high low-ийн хувьд сүүлийн энэ үүссэн хаяг дээшгээ эвдэн. Нэгдүгээр энэ эвдрэл, хоёрдугаар тренд лайны эвдрэл. Иймэрхүү байдлаар баталгаажуулж орхиж байгаа чиглэл рүүгээ захиалга өгдөг байж байгаа. За тэгэхэд түрүүний агуус алдаг ярьсан те ямар ч юм баталгаажилтгүй байж хахад арилжаанд орж байгаа илрэл. За юун дээр тавьчээ. Одоо энэ дээр харъя хэвлээ. Орсон байдлуудыг. Ерөнхийдөө энэ дээр юу яагаад байгаа шүү. Яг миний хувьд нэг тэгж 100 дотор алдаад байгаа арилжаа хийж чадах уу чадахгүй юу гэдэг бол өөр асуудал. Энэ дээр ерөнхийдөө арилжаачид ялангуяа нөгөө юу арилжаачид эхлэн анхлан суралцж байгаа нэг арилжаанд туршлагатай болоогүй байгаа арилжаач тийм гаргадаг алдаа бол баталгаажилт үүсээгүй байхад өөрийнхөө төсөөллийн чиглийн дагуу орчдөг. Одоо нэгсэндээ орчоод дараас нь одоо залбирж явцдаг те. Тиймэрхүү байж байгаа. За энэ хэсэг дээр алдаа нь юу байвэ гэхлээр оролт маань энэ хэсэг дээр оролт байж байгаа шүү дээ. Сэл орчихсон. За тэгэхэд энэ дээр ямар ч баталгаажилт байхгүй. За хичнээн энийг доошоогоо эвдсэн ч гэсэн дээшээгээ явахдаа үзүүлж байгаа. Дээшээ явахдаа үзүүлж байгаа лав ханшуудыг. За ингэсэн за энэ дээр нэг лав ханш байна те. Энэ нэг лав ханш байна. За энэний хувьд чинь за энэ бол тэр чигээр ингэж явж байгаад энэ дээр л нэг шин хатайхан хуурал. За энийг тооцож болох юм. Ийм те. Энийг лав ханшууд үүсгэж штэ. Авч хэлээд явж байгаад.
ямар үед орох ёстой вэ гэхлээр энэ үүссэн байгаа лоудыг доошо эвдрэхээр нь орох ёстой. За энэ тохиолдолд би ямар үед орох ёстой байдаг вэ гэхээр энэ ханшууд дээр ямар үед орох вэ гэхээр энэ дээр захиалга хийж хизэж болохгүй. Энэ дээрч болохгүй. За яг хуу энэ явж байгаа чиглэлийн эсрэг pullback гэж тооцлоо гэж бодъё. Pullback явж байгаа гэж тооцлоо гэж бодъё. Тэглээ гэхэд энэ дээр жоо устгах чинь нэг баах юм болчлаа. Энэ явж байгаа чиглэлийн pullback явж байгаа. За тэгээд доошоогоо ингэж орж ирнэ гэж тооцож байгаа. Тооцож захиалга хийж байгаа гэж бодъё. За тэд хизээч ийм үеуд дээр захиалга хийж болохгүй. Ямар үе захиалга хийх вэ гэхээр энэ дээр тодорхой нэг лов үүсэх ёстой. За энэ энэтэй хамааралтай. Ингэсэн. За энэ энэтэй хамааралтай. За тэгэхээр ядаж энэ дээр за иймэрхүү тренд лайн татчаад ханш эвдэх үед ингээд жоо өөрчилж. За шарангтай. Ядаж ханш эвдэж орж ирэх үед. Энд чи орж болохгүй. Ядаж ханш буцаад эвдэж орж ирэх үед. Ийм үеүүдэд ерөөхдөө захиалга хийх ёстой. Тэгэхэд ийм захиалга хийсэн байна. За энэ дээр хай хийсэн. Энэ хаяг үүсгэж исэн өмнөх жижиг лав нэм. Ийм амархан. Захиалга хийх бол ингээл болчдөг. За. Сая би баталгаажилтыг ярьсан те. За ингээд баталгаажилтууд иймэрхүү байна. Баталгаажилтын миний хувьд бол баталгаажилтыг би 2 төрлөөр за баг 3 төрлөөр ч заримдаа авдаг. За түрүүний ярьснаа давтаад нэг ярьчих те. Тренд лайны сэтрэлт юуны хай ловын сэтрэлт. Энэ үгээр тэгэд мэдээж энэ үеуд ч нөөрөө одоо энэ сэтрэлтийн үеуд энэ иймэрхүү full cycle хөдөлгөөн яваад дуусч байгаа энэ үеуд том хэмжээний шал таазууд дээр ирж явах хэрэгтэй. Тэгжиж баталгаажилт болно. Окей. Тэгжиж баталгаажилт. За ерөөхдөө Nasdaq-ийн хувьд бол эх 7 хоногт миний харж байгаа үнцэг бол за нэг иймэрхүү байж байгаа. За ямар ч байсан түрүүний орсон байгаа сейл бол эх 7 хоногт одоо break тавьсан байгаа учраас цогтол нь харчна. За тэгээд харж байгаа юу маань таамаглал маань за энэ жон тодруулчих. Тодруулт. Энэ шүү дээ. Окей. За max target бол ийш үү. 20763 гэдэг ханш руу max target. За тэрний өмнө дахиад ийм таргет болж байна. За яг энэ дээр нөгөө нэг үндсэн миний хараад байдаг фракталын юу маань шинжилгээ маань арай үүсээгүй байгаа. Энэ дээр бол зөвхөн паттерн маягтай, шал тааз маягтай гар одоо арилжаанд орж байгаа яг энэ хэсэг дээр бол. Тэгэхээр таргет маань өөрөө энэ дээр яг ингэж зураад харч фрактал яг нүдэнд тусчаар фрактал бүтэц яг үүсээгүй байгаад байгаа учраас юугаа харна. Хайлова харж агаад хаана гэсэн үг. Нэгтгэд тэгэд бас давхар ингэж бодсон. 7 хоногийн эхлэл буюу амралтын одоо хагас амтсан ингээ бирж хаацсан байгаа. Бирж хаачихсан байж байгаа. Одоо нэгтгэд энэ гаптай үүсч магадгүй гэж бодож байна.
gap доошоо үсрэлттэй үүсч магадгүй. Гэхдээ арай чин дээш үсрэхгүй байх. Доошоо gapтай одоо уналттай нэг тийм бирждэр орж ирж магадгүй гэж бодож байна. Өмнөх түүхүүдийг хараад байсан чинь дандаа 7 хоног шилжих үеүүдэд ингээ gapтай энэ түрүү 7 хоногийн 5 дахь хөдөлгөөн болон 1 дахь хөдөлгөөн ингээ gapтай нэг иймэрхүү байдлаар үүссэн харагдаж байсан. Тэгэхээр gapтай үүсч магадгүй. Хагас өмнөдний санд юун дээр захиалгууд хоригдлогдоод дэсэл захиалгууд нь олон хоригдлогдоод явж байгаад gapтай үүсчихийг бол үүсэхгүй байж байгаа. За энэ 7 хоногт бол өнгөрсөн 7 хоногт бол иймэрхүү байдалтай юун дээр Nasdaq дээр арилжаа хийгээд 2 дахь эпизодын $100 факта болсон шатсан. За одоо 3 дахь бол гоё явах байх гэж найдаж байна. Эх 7 хоногийн арилжаа. За гоё яваасай. За одоо юунд шинжилгээнд орё хэдүүлээ. За Nasdaq-ыг бол одоо яг миний нэг орцсон байгаа оролттой хамааралгүйгээр ерөнхий Nasdaq-ийн шинжилгээг хэдүүлээ харъя. Юу болж байна вэ гэхээр за хамгийн доороос ингээд түнэл явж байгаа. Түнэлийн сүүлийн байдлаар бол дээшээ шилжүүлсэн энэ хэмжээ. За энэ хэмжээ ерөөдөө энэ чинээс дээшээгээ pullback гэж энэ чинээс дээшээгээ ингэж орж ирэх боломжтой харагдаж исэн боловч энэ дээр яасан бэ гэхээр cycle хөдөлгөөн яваад дууссан учраас заавал ийм хэмжээний өсөлтийг үзүүлэхгүйгээр ханшийг буцаад унгасан байж байгаа тийм. Тэгэхээр том цагаараа Nasdaq ерөөдөө ямар хөө байдалтай харагдаж болж байна гэхээр доошоо унаад энэ лайн уу эсвэл энэ лайн хавцаанаас буцаад өсч болох юм тийм. Өсч болох юм. Ерөөдөө чиглэл бол ап чиглэл хадгалагдаж байгаа. Ямар ч доошоо юу байхгүй. Уналтын одоо нөхцөлөхгүй том зэрэг дээр штэ. Энд чинь daily time frame те. За тэгээ daily дээр ямар үед ерөөдөө Nasdaq-ыг доошоо харах боломж үүсэх вэ гэхэлэр одоо миний тэмдэглэсэн байгаа 20302 гэдэг ханш буюу daily cycle bottom буюу одоо өдрийн чартн дээр харагдаж байгаа бүхэл хөдөлгөөний ёроолыг хайлавын хувьд штэ. Бүхэл хөдөлгөөний ёроолыг ханш угаасаа нэг чартн дээр яаж явдаг вэ гэхэлэр бүхлээс бүхлийн хооронд явж байгаа. Нэг бүхэл хөдөлгөөн үүслээ дээшээгээ задрах юм бол дахиад бүхэл хөдөлгөөн явна. Доошоо задрах юм бол дахиад бүхэл хөдөлгөөн явна. Бүхлээс бүхлийн хооронд ингэж задлаад одоо нэг ямархуу бүхэл хөдөлгөөнийг задлаад дараагийн бүс рүү шилжүүлсэн байна. Тэр бүхэл хөдөлгөөнөө pullback-ийн араас явах жишээ нь иймэрхүү байдлаар иймэрхүү давтамжаар ерөөхдөө ханш явдаг байж байгаа учраас 300 акцент юм да 2300 гэдэг ханш доошоо эвдснээр ерөнхий даун тренд бүр том даун тренд эхлэх одоо нөхцөл бүрдэж эхэлнэ гэсэн үг. За тэр болтол дандаа ав чиглэлд хараад явна гэсэн үг. Яг хуу day trade-ийн хувьд бол sell дэж болно. Гэхдээ энэ бүсүүдийг анхаарах хэрэгтэй гэсэн үг. За Nasdaq-ийн хувьд бол 7 хоногт би ерөөдөө уналттай талдаа байх боломжтой юм уу да гэж харж байгаа. Гэхдээ юугаа weekly-гийнхаа лаг хэдүүлээ харчих тий. Weekly-гийн лаа ямар хөө наа за нэг иймэрхүү лаа өнгөрцөн. За байжаараа энэ дотор ерөөхдөө юу алга? Янз бүрийн өмнөх лаануудтайгаа харьцуулахаар өмнөх лааныхаа оршиж байгаа бүсийг өөрчилсөн шинэ бүс рүү оруулах гэж байгаа тийм хөдөлгөөн байхгүй байгаа учраас ерөөхдөө энэ дотор явж байгаад хаашаага за нэг иймэрхүү байдалтай бүс явж байгаад энэ дээшээгээ задрах нь доошоо задрах нь гэдгийг шалтгаалж трендээ тодорхойлчихно. Одоогийн тренд бол ав чиглэл твэрэ байж байгаа. За Nasdaq-ийн хувьд нэг иймэрхүү байна. За алтны хувьд хэдүүлээ ярив. Алтны хувьд өнгөрсөн 7 хоногийн одоо forecast буюу юугаар ав чиглэлд хിവэрэ байна. Ав чиглэл рүү ерөөдөө явна гэж харж исэн. За нэг иймэрхүү байдалтаар харж байгаад 2870 руу ерөөдөө өнгөрсөн 7 хоногийн чиглэлийг 2870 руу өсөх юм байна гэж хэдүүлээ таамаглаж ирсэн. За өсвийн хувьд өсөлт бол асуудалгүй шинжилгээний дагуу явсан. За энэ дөр бол яг миний цаг таараагүй учраас яг орох нөхцөл бол
одоо миний хувьд орж ирээгүй. Яг жижигэн харж исэн бол яг орох нөхцөл байсан боловч ийшээгээ яваад 2800 дал гэдэг шиг өнгөрсөн 7 хоногт ердөө шинжилгээний хувьд харж исэн. Тэгээд өсөлттэй үргэлжилсэн. За хамгийн дагуу. За AudioST-ийн хувьд AudioST-ийн хувьд чинь яла. AudioST-ийн хувьд өнгөрсөн 7 хоногт ерөнхийдөө өсөлттэй байх боломжтой юм байна гэж харж ирсэн боловч доошогоо унаад буцаад орж ирсэн. Энэ унсан шалтгаан нь энэ шиг ерөнхийдөө доошогоо эвдээд нөгөө нэг баяр суудын стопыг цогсон үзүүлбэр үзэгдэл явсан. Энэ ёроолын одоо энэ дээрээс дээшгээ гараад ирсэн төрөлхөн төржсэн те. Тэгэхээр ерөөхдөө чиглэл рүү шилжиж явах бүрэн боломжтой байгаа. За энэ уналтын хөдөлгөөн маань өөрөө юу яасан бэ гэхээр энэ ч үүссэн байсан 0.61 303 гэдэг ханшиг энэ дийлгийн лааны утсаар ерөөхдөө stop loss, stop хамлтууд одоо нөгөө liquidity хамлт гэж ярьдаг тэрийг хамаад явсан байж байгаа. Энэ дээр бол би ямар ч оролт хийгээгүй. Орох нөхцөл нь яг гоё бүрдэж өгөөгүй байсан. За pound USD-ийн хувьд за энэ чинь яг гоё юм харагдахгүй байгаа. Pound USD хувьд л нэг гоё. Ямар ч гэсэн cycle хөдөлгөөн бий болчихсон. Үүсчихсэн. Тэгтээ доошоогоо бүсийг шилжүүлсэн байгаа. Иймэрхүү хэмжээгээр доошоо орж ирэх болов уу гэсэн таамаглал байсан. Иймэрхүү хэмжээгээр доошоо орж ирэх болов уу гэсэн таамаглал байсан. Max high ханш бол энэ дээр байж байгаа. Энэ ханшнаас доошоо ерөөд орж ирэх болов уу гэж ерөөд хараад яг жоох эхлэл нь явж байгаа. Энэ бүхэл хөдөлгөөн явсан гэсэн бүхэл хөдөлгөөний дэтлэг ханш эвдэж хаагдж чадаагүй. Тэгэхээр ийм уналтын хөдөлгөөн ичнээс хойш явах боломжтой. Тэгэхээр энэ дээр нөгөө паундын өөрхний индексийг долларын индекстэй харьцуулж харахгүй бол ерөөхдөө бусад нөгөө доллартай харьцаж байгаа хослууд буюу AUD авч чиглэл рүү байх боломжтой. Алтны хөдөлгөөн бас гэхдээ юу юм бэ наа? Яг одоо ингээд харьцуулаад ингээд бодоод үзсэн чинь эх 7 хоногт алтны хөдөлгөөн доошо байх магадaltaй. Алтны хөдөлгөөн бол эх 7 хоногт цагаа багсгаарч алтны хөдөлгөөн эх 7 хоногт доошо байх бүрэн боломжтой. Яг тэгвэл cycle хөдөлгөөн дуусчихсан байгаа. Гэхдээ баталгаажилт орж ирэх байгаа. Баталгаажилт ороод ирчих юм бол доошоо 7 өдрийн хөдөлгөөн доошо байх боломжтой. Тэгэхээр AUD бас жоохон доошоо ингээ pullback хийгээ яваад иж болох юм эх 7 хоногт. За pound USD тэгвэл доошоо харж бас болохоор байна. Тэгэхээр долларын индексийн хувьд одоохондоо яг хэлж байгаа юм бол үндэ алга. Долларын индексийн хувьд яач магадгүй. За нэг ийм юм дотор ирээлжлээд яваад ахих үсгүй. Яг баг цагаар авах юм бол day trading боломжууд бол бүрдэж магадгүй. Яа нэг тиймэрхүү алтыг эх 7 хоногт харж байгаад би жоохон сэл талын арилжаанууд яг нөхцөл нь үүсэх юм бол одоо саяны нэг өнгөрсөн 7 хоногийн арилжаан дээр факта болсон юм дээр нөгөө зүгээр харуулсан шүү дээ те. Баталгаажилт үүсээгүй байхад оролт хийхлээр ийм байд юм гэж одоо харуулж байгаа шүү дээ. Тэгэхээр одоо эх 7 хоногийн арилжаанууд бол нэг ч баталгаажилт үүсээгүй байхад цахилгаан хийхгүй. За Nasdaq эх 7 хоногт доошо байх боломжтой. Алт одоохондоо яг нэг тийм гоё хэлсэн юм бол алга. За AUD яг гоё хэлсэн юм бол алга. Pound USD-г ер нь доошо чиглэл рүү бас харж байгаа яг байж болох юм. Гэхдээ баталгаажилт үүсэх ёстой. Долларын индекс нэг энэ дотроо ингэж ирээлжлээд талчнаад иж болохоор байна. Одоо нэг ийм хугуурж үүсгэж бол магадaltaй шүү. За биткойны хувьд бол өнгөрсөн 7 хоногт ерөөхдөө иймэрхүү зурлагтай байсан.
pullback хийгээд доошоо унах юм байна гэж харж байсан pullback гоё хэмжээгээр бол хийж орж ирээгүй. Шууд доошоогоо энэ уналтыг үргэлжлүүлсэн. Тэгэхээр ерөнхийдөө биткойн унах гэж бодож исэн уналтаа бол хийсэн. За босод шинжилгээ. За яг энэ юунууд стокууд бол яах вэ? Таатай нөгөө стокийн шинжилгээ ярьдаггүй учраас ярих шаардлага байхгүй. За иймэрхүү байна да. За тэгэхээр Nasdaq дээр би эх 7 хоногт sell талын арилжаа хийх төлөвлөгөөтэй байна. Алтыг харж аваад болно. AUD USD бас харж аваад болно. Pound USD дээр за баг орохгүй баха. Ус Nasdaq дээр нэг чиглэлээ барьж аваад явчод бол дансыг богино хугацаанд аягүй гоё өсгөн. За тэгээд Our Trade дээр данстай арилжаа хийж байгаа. Тэгээд хөшөөргөнөөр нэгийг харьцах 400 та учраас яг full margin шахсан арилжаа хийхэд жоохон юутай баланс багтаад байдаг. $100 дээр жишээлбэл энэ юун дээр Nasdaq дээр ороход бол 0.1-ээр за нэг $6 ордог тий. Тэгэхээр 0.6-аар л орох боломжтой гэсэн үг. За тэг өнөөдөр ямар ч хэлсэн өнгөрсөн 7 хоногийн арилжаанд ямар хөө асуудлууд үүссэн байсан бэ гэдгийг ярьчлаа. Энэ дээр гол нь та бүхэн одоо миний шатааж байгаа данснуудын ард хилж байгаа өгүүлэмжүүдийг буюу баг энэ сургалт маягтай болчихж байгаа байх гэж найдаж байгаа. За тэгэхээр манайхан яг миний гаргасан энэ өнгөрсөн 7 хоногудад ингээд гарч байгаа алдаануудыг ингэж би өөрөө одоо нөгөө шүүлтүүдэд ингэж та бүхэнд ярьж байгаагаас та бүхэн гол нь суралцах хэрэгтэй шүү. За тэгээд giveaway ядснаа тодруулчлаа. Арилжааныхаа фейлсэн шалтгаанаа ярьчлаа. За эх 7 хоногийн харж байгаа одоо нөгөө бүтээгдэхүүнүүд дээр ямар хөө байх магадaltaйг ярьчлаа. За ингээд эпизод 3 маань ийхүү дуусаж байна. За эпизод 4-өр хэдүүлээ уулзсан. Эпизод 4 дээр та бүхэнд яаж арилжаа яг ингэж нэг ашигтай арилжааг яаж ингэж гоё хийдэг гэдгийг бас харуулъя. Бас ингэж эпизод 1 дээр нөгөө $100 тасан чинь хувь чатууд бас ганц нэг ирсэн. Ер нь арилжаа хийж чаддсан юм уу гэсэн маягтай хувь чатууд ирсэн. За яг хүсэх юм бол би ерөөхдөө би криптогоор өөр данснууд зөнд байгаа штэ. Тэр данснууд дээр арилжаа хийгээд тэр арилжааны хашиг би криптогоор Binance руу татж аваад P2P-гээр Монголын хатанс руу хийдэг. Тэрийг харуулъя гэхлээр бас жоохон эвгүй чимшиг өнгөрөөд байгаа юм шиг болчих магадгүй. Гэтэ би яг нэг жижигхэн юу хулга. За нэг л удаа харуулсан заяа. За ингээд баярлалаа. Миний арилжаа хийж чаддгүй ер нь бол нэг хамаатай биш. Гол нь миний ярьж байгаа зүйлсээс авах юм. За ямар ч зөндөө байгаа гэдэгт бол би итгэлтэй байна шүү. За тэгээд эх 7 хоногт арилжаа маш гоё яваад та бүхэнд profit sharing giveaway-тэй уулзахыг хүсэж байна. Тэгж уулзъя. За баярлалаа бүгдээрээ.